Зөвштэй манай өнөөдрийн зочноор улсын их хурлын гишүүн Өөрөн Туяа оролцож байна. Өрөөмөнд дөргий. Баярлалаа. Өрөөмөнд. За тэгэхээр улсын их хурл дээр одоо төсвийн сүүлийн хилцүүлгүүдийг хийж байна. Энэ дээр иргэшүүд ярьж байгаа зүйл одоо орлогоо хэрхэн хуваарлах тал дээр бас зарим өөрчлөлтүүдийг хийгээд байна. За нөгөө талдаа бас 2026 онд бид нэр одоо 31.6 их найдын орлого олно гэж төлөвлөсөн байна. Энэ орлого ер нь нэмэгдэх боломж байгаа хэсэг талаар бас судалгаа хийж үзүү та. За улсын төсвийн орлогыг татварын орлого, татварын бус орлого гэж ангилж авч үзэж байгаа. За өнөөдөр бол татварын бус орлого жил ирэх тусам буурчих төсвийн орлогын бүрдүүлэлтийг аваад үзэхэр. Үндсэндээ татварын ачааллыг л бид нэмж төсвийн орлогыг одоо нэмэгдүүлж байна гэсэн үг. Тэгээ энэ нь бол бас экспортод гарч байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээнээс хамаарч өсөж байгаа л доо. Бид нар ер нь эдийн засгийн орлогыг бүрдүүлж байгаа хоёр гол одоо эрдэс баялаг бол үндсэндээ нүүрс зэс хоёр л байна. Манай эдийн засаг уул уурхайн салбар тэр дотроо хоёр одоо баялаг дээр л шууд хамааралтай явж байна гэсэн. Тэгэхээр бид нэр төсвийн орлогыг нэмэгдүүлэх үед юм уу эсвэл төсвийн орлогын бүтцийг өөрчлөх энэ боломж бол бидэнд хязгаарлагдмал болчихж байгаа. Яагаад тэгэхээр энэ хоёр бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үн хэрхэн хэлбэлцэхээс бидний орлого хамаарч байна гэсэн үг. Тэгээ энэ орлогыг илүү их нэмэгдүүлэх боломж гарц харахын тулд бид нэгдүгээрт зөвхөн хоёр уул уурхайн салбар түүн дээрээ хоёр нэр төрлийн эрдэс одоо бүтээгдэхүүн дээр биш бусад төрлийн одоо стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнүүдийг олборлож эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах асуудлуудаа ярилцлаа шийдэх ёстой. За уул уурхайн салбараас бид нэг ойрын ямар ч усны 30-40 жилдээ бол хамааралтай амьдрна. Тэгэхээр энэ хугацаанд энэ цаг хугацаанд бас давхар эдийн засгаа төрөлжүүлж аж үйлдвэржилтийн салбар, хөдөө аж ахуйн салбараа зэрэг хөгжүүлэх асуудлаа бодохгүй бол зөвхөн уул уурхайн салбарыг харсан энэ эдийн засаг бол тийм доктортой өсөлтийг бидэнд авчирч чадахгүй байна л да. За тэгэхээр төсвийн төсөл дээр бас 90 сая тонн нүүрс экспортлон, за 1.8 сая тонн засгийн баяжмал экспортлон гэж тавьсан байгаа. Үн ханшийн тухайд бас засгийн газраас оруулж исэн энэ үн ханш ер нь хэр бодиттой гэж таны хувьд харж байна. За олон улсын судалгааны байгууллагуудын судалгаа таамаглалыг харахад харьцангуй засгийн үн бол бас 10,000 давчих юм байна. Тэгэхээр одоо төлөвлөсөн дүнгээс бол нэг 15-аас 20% өсөлт гарах магадaltaй байна гэж харагдаж байна. Их нааштайгаар харвал. За гэхдээ өнөөдөр дэлхийд дахинд ер нь энэ болж байгаа геополитикийн асуудал, худалдааны нөхцөл байдлын асуудлуудаас болж энэ улс орнуудын одоо худалдааны ойлголцол, одоо геополитикийн бодлогоос болж ер нь бид нар тэр одоо таамаглалыг бол их бодиттой байна гэж үзэхэд бол бас хүндрэлтэй. Тийм учраас өнөөдөр төсөөлсөн энэ төсвийнхаа хүрээнд одоо орлогоо тооцчвол тэр дотроо хязгаараа барьж явах нь зүйтэй. Хэрвээ магадгүй одоо эдийн засаг эрийг сайн нөлөөтэй байгаад үн өслөө гэхэд за төсвийн тэнцэл ашигтай гарах нөгөө талдаа бид нар хөгжлийн саналгаас нэг хэдэн төгрөг хөрөнгөлүүлэх боломж гарах болов гэж харж байгаа. За алтны үн ханш бас энэ оны тухайд бол харьцангуй одоо өссөн юм дүүтэй байна. Нөгөө талдаа манайх бол алтны одоо олборлолт экспортлоо нэмэгдүүлэх юм боломжтой гэж хардаг. Тэгэхээр эх жилүүдэд яг энэ алтан дээр суурилсан бас төлөвлөлт ер нь хэр хийгдэж байгаа бол алтны асуудлыг юугүй бид энэ олборлолт тоо хэмжээг нэмэгдүүлэхээс наан эхлээд энэ алттай холбоотой бодлогоо тодорхой болгомоор байгаа. Одоо яг үнэндээ бол бид нар Монгол банкнд тушааж байгаа алтны хэмжээгээр л тооцож яваад байгаа шүү дээ. Тэгэхээр алт олборлох энэ алт хөтөлбөрийг хэрэгжүүлэх за энэ бодлогыг цэгцтэй уул уурхайн яам дээр бол цэгцтэй бодлого гаргаж ээж авч явах нь зүйтэй. За байгаль орчны асуудлыг нөгөө талд нь заашгүй авч үзэх ёстой. За ингээд уул уурхайн салбараас олж байгаа орлого түүний үйлдвэрлэлийн асуудлыг ярихад зайлшгүй бид энэ уул уурхайн салбарын бодлогыг тодорхой болгох шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл чухал ашигт малтмал гэж яриад байдаг тийм ээ. Энэ critical mineral гэдэг зүйл одоо Монгол улсын хувьд юу чухал ашигт малтмалд орох юм бэ? За нүүрс бол тодорхой ойлгомжтой, зэс байх нь ойлгомжтой. Алт тэгээ дээр нь юу ах юм? Жонш, газрын хавар элемент, уран юугаа бид нар чухал гэж үзэж ямар тоо хэмжээгээр эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах энэ хэд хэдэн онд яаж хэрэгжих юм гэдэг энэ бодлого тодорхой болгож иж явахгүй бол өнөөдөр одоо юу гэдгийг дэлхийн зах зээл дээр ийм бүтээгдэхүүний үн өндөр байгаа нь ийм учраас бид нэр энэ салбар руу орох хэрэгтэй гэдэг ийм тухайн цаг үеийн үн дагсан бодлого бол оновчтой биш байна. Тийм учраас уул уурхайн салбарын бодлого, аж үйлдвэржилтийн салбарын бодлого, энэ хөдөө аж ахуйн бодлого энэ өөрөө эргээд манай эдийн засагт макро төвшөндөөч тэр айл өрхийн амжиргаанд ч тэр одоо шууд нөлөө үзүүлж байгаа ийм нөхцөлд бол илүү их доктортой урт хугацааны бодлого засаглалын тууштай байх, урт хугацааны тууштай энэ зарчмал бидэнд чухал байна гэж харж байна. За баярлалаа. За баярлалаа.
Үзэгчдээ манай өнөөдрийн зочноор улсын их хурлын гишүүн Үүрийн Туяа оролцож, за эх оны төсвийн төсөл болон за төсвийн орлогын боломжийн талаарх мэдээлэлээс олцлоо.